Улсын их хурлын гишүүн өргөдлийн байнгын хорооны дарга оюун чимэг иргэдийн өргөдлийн дагуу туулгалын хамгаалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрлөнд цуцлагдсан хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдалтай танилцлаа. Өргөдлийн байнгын хорооны туулгалын бохирдлын асуудлаар 2016 онд ажлын хэсэг байгуулан байнгын хорооны хилэлцүүлэг хурлыг удаадаараа зохион байгуулж туулгалыг бохирдуулж буй хүчин зүйлүүдийг тодорхойлон Монгол Улсын засгийн газар болон холбогдох яам нийслэлд үүрэг өгч ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд туулгалын эргийн дагуу онцгой энгийн тусгай хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэрийн дор тусгай зөвшөөрөл авч бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 52 иргэн аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар зарим аж ахуйн нэгж байгууллага нь туулгалын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрлөнд цуцлагдсан хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар байна. Тухайлбал Их Тэнгэрийн амны хойно туулгалын эргийн дагуу 5-аас 6 орчим га газарт хашаа хатган дотор нь амны орон сууц барьж байна. Анх 2008 онд аялал жуулчлалын зориулалтаар Бага Тэнгэрийн аманд 3 га газрын зөвшөөрөл олгогдсон боловч амны орон сууц бариулж буй этгээд нь хууль зөрчин газрыг дур мэдэн баруун тийш тэлэн өнөөдөр орон сууц бариулж байна. Өргөдлийн байнгын хороо холбогдох яам агентлаг нийслэлд үүрэг чиглэл өгч тус газарт зориулалтын бус үйл ажиллагаа явуулахыг зогсоох шийдвэрийг 2017 онд гаргуулж зөвшөөрлийг нь цуцлуулсан. Гэтэл өнөөдөр газар дээр нь танилцахад барилгын ажил эд өрнөж байлаа. Тэгээ ямар ч хэсэн түгээмэл тархстай ашигт малтмал буюу хайрга дайрга яг энэ голын эрг орчимд нөгөө хориотой бүсэд олборлохыг бол бид нар зогсоож чадсан. Харин нөгөө тал нь юу юм гэхээр энд барилга байшин бариад бүр хотхнууд босоод сүүлдээ нөгөө туулгалын бүр тусгай хамгаалалтаа 50 метрийн зайд биш бүр 50-аас гүнзгий 20-д орчоод ингэ явж байгааг бид өнөөдөр энэ компани жишээлбэл харж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ Монгол төрөл гэж байд юм бол хуулиа хэрэгжүүлэх ёстой. Энэ аж ахуйн нэгжүүд мэдээж сонсохгүй ингээд дураараа яваад байгаа нэг буруутай байна. Гэхдээ ийм аж ахуйн нэгжүүд иргэдийг бас ийм төвшөнд хүртэл нь ажилуулж байгаа тэр төрийн өндөр албан тушаалтнууд энэ зөвшөөрөл өгсөн хүмүүстэй бид бас хариуцлага ярих ёстой. Тийм учраас бид нар холбогдох яаманд нь яг хэний тусгай хэний зөвшөөрлөөр хэдэн сарын хэдэнд ямар газар яаж олгогдсон гэдгийг нь бол гаргаж ирэх үүрэг даалгавар өгсөн байгаа. За бас цагдаагийн байгууллага мэргэжлийн хяналтын газар бүх яам тамгийн газруудтайгаа бас хамтарч ажиллах бичгийг өргөдлийн байнгын хороо өгсөн. Эхнээсээ жишээлбэл цагдаагийн байгууллага маань хамтран ажиллах бүрэн бололцоотой. За эхний ээлжинд бас энэ байгаль орчны тухай хуулинд цагдаа гэрээгээр ажилуулахтай холбоотой бас тодорхой заалтууд оруулж өгөх зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна. Нөгөө талаас сая бас цагдаахан ярьж штэ. Дүүргийн засаг дарга тушаал гарсны дараа цагдаа ажиллах явцдаа нийгмийн хэв журмыг сахиулах үүрэгтэй. Гэтэл дүүргийн засаг дарга нар маань өөрөө энэ тушаалаа бас гаргахгүй байгаад байна гэж байна. Тэгэхээр бид нэр хаанвал дүүргийн засаг дарга Баян зүрх дүүргийн засаг дарга нарыг хуулиа хэрэгжүүлээд энэ ард түмнийхээ төлөө өөрийнхөө дүүргийн иргэдийн төлөө одоо энэ тушаалаа гаргаад хамтраад байгаль орчин аялал жуулчлалын яам нийслэл дүүргүүд цагдаа тэгээд их хурлын энэ холбогдох байгууллагууд өргөдлийн байнгын хороо байна. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо ингээд бусад энэ нийслэлээс сонгогдсон гишүүд маань нэгдэж байна. Монгол улсын ерөнхий сайд хөрөлсөх дарга бид нарыг энийг дэмжиж одоо цаг алдалгүй асуудлыг эхлэх засгийн газрын 2016-аас 20 оны мөрийн хөтөлбөрт туулгалын эргэн тойрныг яг аялал жуулчлалын эко бүс болгох тэр амлалтаа биелүүлэх ажлыг ингэж хамтарч хийхэд бэлэн засгийн газар бол энийг дэмжиж байна гэж хэлсэн. За эхнээсээ манай өргөдлийн байнгын орооны Сүхбат гишүүнээр ахлуулсан нөгөө туулгалыг тусгай хамгаалтанд авах их хурлын тогтоолын төслийг засгийн газар маань дэмжижлээ. Одоо 76 гишүүн дэмжиж энийг гаргах хэрэгтэй байна. Өргөдлийн байнгын хорооны дарга оюун чимгийн хамт байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Батбаяр, байгаль орчин аялал жуулчлалын яамны ой улс тусгай хамгаалтын газрын кадастрын хэлтсийн дарга Батзаяа, Богд хаан уулын дархан цаазат газрын захиргааны дарга Дулам Сүрэн, Туулгалын сав газрын захиргааны дарга Болдбаатар болон нийслэлийн засаг даргын тамгын газрын холбогдох газар хэлтсийн удирдлагууд албаны бусад хүмүүс ажиллалаа.